Хүмүүс чамайг гүйж байгааг хараад үнэхээр амархан харагдаж байна. Ямар ч хүчин чармаалт гарахгүй байгаа юм шиг харагддаг гэж хэлдэг. Гэхдээ тэр төвшөнд хүрэхийн тулд өмнөх үйл явц бол маш хэцүү. Энэ бол өдөр алгасахгүй хийдэг хүнд хөдөлмөр, өдөр тутмын золиослол юм. Өдөр ирэх тусам зүгээр л туйлдж унтлаа бэлтгэл хийдэг. Гүйж байхдаа зүгээр зогсмоор, бууж өгмөр санагдах үеч бий. Тэр үед зүгээр л гэрлүүгөө хармаар санагддаг. Өглөө босоод өнөөдөр маш хүнд эрчимтэй бэлтгэлтэй гэдгээ мэдэх үед өө бурхан минь өнөөдөр үнэхээр явмааргүй байна гэж бодогддог. Ингэсэн чи явах л ёстой. Миний дасгалжуулагч үргэлж хэлдэг юм. Хэдэн жилийн дараа бидэнд ямар ч асуудал байхгүй болно. Учир нь чи бүх алдар нэрийг гэрлүүг авчрах болно гэж. 969 секунд. Үүнийг чи хэн нэгний төлөө биш, зөвхөн өөрийнхөө төлөө хийж байгаа хэрэг. Тийм ээ, гэр бүл чинь чамайг дэмждэг, найз нөхөд чинь дэмждэг. Гэхдээ эцсийн эцэс тэр гүйлтийн зам дээр ганцаараа гарч байгаа хүн нь зөвхөн чи өөрөө. Тийм учраас чи өөрийгөө зоригжуулах ёстой. Мөн тэр зам дээр байгаа бусад бүх хүмүүсийн адил тэр амжилтаа чи өөрөө маш их хүсэх ёстой. Би амархан айж сандардгүй. Би бэлтгэл дээр ийм байж магадгүй ч яг тэр гүйлтийн зам дээр гарахаараа би бүр мөсөн хуурчдаг. Надад үргэлж өөртөө итгэх итгэл байдаг. Чи намайг хэдий чиний холд төрүүлж байна гэж бодсон ч хамаагүй. Би чамайг үүсгэл болно. Миний сэтгэл зүй ердөөл юм. Би хизээч айдаггүй, юунаас ч хинээс ч айдаггүй. Намайг тэр зам дээр гарахад бүх зүйл нэг доор цэгцэрч жигдэрдэг. Сонстоо гол хөдөлмөр хөшигний ард бэлтгэл дээр өргөмдөг. Харин тэмцээн бол хамгийн амархан хэсэг нь юм. Чиний гүөх ёстой тэр ганцхан уралдаан зориулж бүх зүйлийг хөшигний ард бэлдэж хөдөлмөрлөдөг юм. Хүмүүс үргэлж үсээ чи үүнийг үнэхээр амархан харагдуулж чадах юм аа гэдэг. Нэгт нь би үгүй ээ тийм биш. Зүгээр л би хөшигний ард маш их хөдөлмөрлөдөг болохоор л тэр гэж хэлдэг. Миний хувьд өөрийнхөө юу хийж чаддгийг яагаад ийм агуу байгаагаа дэлхийд дахинд харуулах боломж олдох нь намайг баярлуулдаг. Тиймээс энэ надад үнэхээр амархан байгаагүй гэдгийг зүгээр л би маш их хөдөлмөр зарцуулсныг хэн ч ойлгохдоггүй. Чи тэр оргилд хизээ хүрэхээ урьдчилж мэдэх боломжгүй. Миний бодлоор гол түлхүүр нь шаргуу бэлтгэл хийх явдал. Мөн чамд тэмцээн уралдаан зайлшгүй хэрэгтэй. Учир нь бэлтгэл чамд тусалдагч чамайг хөгжүүлж бэлтгэл дээрээ цаашид юуг анхаарах ёстойг ойлгуулахын тулд өндөр түвшний хүмүүстэй өрсөлдөх хэрэгтэй гэдэгт би олон жилийн турш итгэсээр ирсэн. Миний хувьд үргэлж эерэг байхыг хичээдэг. Би хүмүүст амьдралын талаар үргэлж ингэж тайлбарладаг. Хачирхалдаа сонсогдож магадгүй ч хүн илүү дээрдэхийн тулд эхлээд муу зүйлийг үзэх хэрэгтэй болдог. Амьдрал чинь хамгийн доод зэгтээ хүрч өөх бурхан минь энэ үнэхээр аимшигтэй байна гэж бодогдох үед чамд урагшлах ганцхан зам үлддэг. Тэр нь дээшээ өгсөх. Миний амьдралыг харах үнцэг ердөөл энэ. Заримдаа би хизээч бүтггүй байх гэж хэлж магадгүй ч одоо надад явах ганцхан зүг байгаа нь дээшээ өгсөх юм. Тиймээс одоо чиний хийх ёстой цорын ганц зүйл бол үндсэндээ Усейн Болтын гол хэлэх гэсэн санаа бол хүн болгоны хардаг амжилт амархан мэт харагдах байдлын зан. Хэн хүний төвчмгүй хүнд хөдөлмөр өөртөө итгэх итгэл бууж өгмөр үедээ ч дээшээс тэмүүлэх гэсэн сэтгэл зүй байдаг гэдгийг энд хүүрнэ өгүүлжээ.